Хүн болгон бас энэ сэдв дээр бас нэлээд анхаарал хандуулж байгаа. Ялангуяа Монгол орны хувьд бол цөлжилтийн эрчим бол хурцсаж байгаа. Өмнөх 30 жилд 20-30 км тэлсэн байна гэж харж байгаа бол ахаад дараагийн 20 жилд 150 км-ийн одоо радиустай ингэж тэлэх гээд байна гэсэн ийм судалгаанууд байгаа. За хоёрдугаар асуудал дээр бол ус. Тэр нь юу гэхээр нэлээд их олон гол горих ширгсэн байгаа. Гуравдугаар асуудалд бол уур амьсгалын өөрчлөлтөд бол хамгийн их нэрвдэд байгаа энэ ан амтан ургамлын бүтэц, ялангуяа малын бэлчээрийн дааз хэтэрсэн энэ үйл ажиллагаа маш их 49%-ийг бол эзлээд байна. Нэлээд олон төрлүүд бол зүйл ангиараа бас устдан алга болж байгаа. Манай өв соёл маань өөрөө ерөөсөө байгалаас хамааралтай байсан учраас байгалаа шинжиж амьдарч сурсан, өв соёлоороо дамжуул байгалаа хайрлаж исэн, малынхаа бүтцийг тодорхой хэмжээнд барьж, тийм ээ, ямар хэмжээнд ямаагаа байлгах уу, ямар хэмжээнд хонио байлгах уу, үхрээ адуугаа байлгах уу, ямар газар, тийм ээ, хэдийн тоотой байх вэ гэдгээ өв соёлоороо дамжуулаад ингээ хайрлаж хамгаалж өгч исэн. Тэгэхээр бид нэр өөрсдөө энэ дээрээ маш их анхаарах хэрэгтэй болсон цаг үе дээр ирж байна. Дасан зохицъя, даван туулъя.